тулгарч байгаа асуудал дээр бид нэр Солонгосын талаас байнгын тайлбар шаардж байгаа. Эрхэнд нь хаалтсан, хохироосон. За одоо сүүлдээ виз нэгэнд оруулахгүй бол хэлээрээ яах гэж виз өгж байгаа юм бэ гэдэг асуудлыг хүртэл тавьсан. За тэгэхээр тайлбаруудаа бол Солонгос элчин сайдын яам төвдөө уламжилж байна. Манай хууль зүйн яамнаас шийдвэр гардаг. Эргэцийн хувьд бол одоо онцгойлоод ганцхан улсад давуу эрх олгоод визгүй зорчих эсвэл визийн хөнгөлт үзүүлэх боломж одоохондоо байхгүй. Гэхдээ одоо танаа кейсүүдийг судалж үзээ хариу өгье гэдгийг. За манай иргэд визээ мэдүүлэхдээ маш сайн материал бүрдүүлж өгдөм билээ. Ягаад тэгэхээр виз урьдчилан төвүүд нь туслаад тэгээд одоо очих буудал, зорилго тодорхойлоод өгчдөг. Тэрийг нөгөө хил дээр очихоор тэрийг мэддэггүй. Тэгээд ингээд зорилгоо мэдгүй байна, хизээ буцаа мэдгүй байна, ямар буудалд очих, хинтээ уулзгаа хэлэхгүй байна. Гээд ингээд зорилго нь байхгүй мэдгүй байна гээд ингээд буцаагаад байгаа. Тэгэхээр энэ яг хууль дүрмийнхаа дагуу бол айлын дүрм журмаар бол тэрийг мэдчих хэвээр учраас зорилго нь тодорхойгүй учраас энэ хүн хууль бусаар хөлбөмбөр эрхлэх гэж байна. Эсвэл одоо ямар зорилготойгоо мэдгээд ингээд буцаачаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр одоо айлын хууль дүрмээ зөрчөөд юу ч хийсэн гэсэн оруулаа гэж бас хэлж чадахгүй. Манай Монгол улс ч гэсэн хэллээрээ зорилго нь тодорхойгүй хүнийг оруулдаггүй. Манай зөрчил гаргаад одоо визээ хэтрүүлсэн эсвэл одоо ямар нэгэн зөрчил гаргасан хүмүүсийг бид нар ч гэсэн буцаадаг штеп. Одоо Солонгосынхаа тэгэхэд он гараад бид нар манай иргэд 511 хүн өнөөдрийн байдлаар буцсан байна. 5 сарын байдлаар хил дээрээс тий одоо энэ оны эхний 5 сарын байдлаар. Тэгэхэд Монголоос бас одоо 64 Солонгосын иргэдийг бид нар хил дээрээс буцаасан билээ. Тэгэхээр энэ айл болгоны улс болгоны л хууль дүрмийнхаа хүрээнд хийдэг ажил. Яг манай иргэдийн зорчих хөлөө ихсэж байгаа. Монголд бол ковидын өмнө Солонгос улсад 30 гаруй мянган монгол иргэд байсан бол өнөөдөр 60 мянга болсон байна. Тийм. Тэгэхээр иргэдийнхээ асуудлыг бид нар одоо анхаарад ингээд ярьж гэнгээд Солонгосын засгийн газрыг одоо хууль бус шийдвэр гаргаач гэж бас болохгүй байгаа. Тэгэхээр бид нар энэ виз зурчлалын төвүүдтэй бас ажиллаж визийн материалыг бүрдүүлээд хүс авч ажиллаж байгаа. Тэгээд тэр зуршлын төвүүдийг Солонгосын засгийн газар, Солонгосын элчин сайдын өөрсдөө сонгож шалгаруулж тэр компаниудад эрхийг өгч байгаа. Тэгэхээр энэ компаниудтайгаа ажиллах хэрэгтэй. Манай яам бас энэ хүмүүстэй ч уулзъя. Иргэдтэй мэдээлэл сайн өгөөд одоо тэр материалаа бүрдүүлэхдээ зөв мэдээлэл өгөөд яг тэрийг одоо хил дээр очиж ярьдаг байх маханд зөвлөж юм байна гэдэг. Тэгээ ийм зөвлөмжүүдийг хэвлэлээр зөндөө тавьдаг хэдий ч одоо тэр болгон бас хүмүүс олж үзэж чадахгүй байгаа юм шиг. Харьцаад байгаа бас харьцаж байгаа асуудал дээр миний эрхийн зөрчил талаас нь юу яаж анхаарч байна? Одоо хэд хэдэн кейсүүд байгаа. Би түрүүн бас маш дэлгэрэнгүй ярьсан. Одоо нялх банасны хүүхдийг зориултын бус газар хоноор жунжуулъя хоол ундгүй тэгээ хэл ус мэдгүй учраас нөгөөдүүл нь хаашаа ин тантхаа мэдгүй заримыг нь утас шүрмсийн булаагаад авцсан. За заримыг нь одоо биеинд нь халдсан зодсон гэдэг ийм гомдлууд ирдэг. Тухай бүрт нь бид нар Солонгосын хууль зүйн яам, элчин сайдын яамд нь асуудлуудаа тавиад ингээд шаардлага хөрвүүлээд тайлбар нэхэд асууж байгаа. За иргэдэд зарим мэдээлэлүүд бол яг үндэ зүрдэг. Яг одоо хэвлэлээр гарсныг ингээд нягтлахаар айлын иммиграшнээс өгж байгаа мэдээлүүд нь өөр байдаг ч юм уу тий. Тэгэхээр энэ кейсүүд дээр бид нар бол иргэдийнхээ хойноос үйлчлэх нь зөв. Тэгээ манай Солонгост байгаа элчин сайдын яам энэ дээр бас нэлээд онцгой анхаарад бас эрх бүхий байгууллагуудтай уулзалтууд хийгээд тайлбаруудыг нь аваад иргэдэд нь өөрсөнд нөгөөд явж байгаа. Зарим иргэд бол авсан арга хэмжээ мэдээллүүдийг нь эргээд хувь хүнтэй холбоотой учраас хэвлэлээр гаргахыг одоо жишээлбэл би ярихыг нь зөвшөөрөхгүй тохиолдолд бас байна. Заримд нь хариу нэрээгүй ганц нэг одоо гомдлууд бас байгаа. Тэгэхээр бүгднийг учрыг нь олоод ямар ч үсэн иргэдтэй тэр мэдээллийг нь өөрт нь үн зөв байдлыг нь виз татгалзсан буюу одоо хил дээрээс буцаасан шалтгаануудыг нь бол аль болохоор хэлж өгөхийг л хичээж ажиллаж байгаа. Солонгосын парламентын бүлэг өнөөдөр бас хуралданаа яг энэ хил дээр гарч байгаа хүн эрхийн зөрчилтэй холбоотой асуудлаар гэж шүү дээ. Тэгэхээр энэ маань энэ асуудал дээр ер нь хэр бас анхаарал дэмжлэг болж чадна гэж үргэлж та харж байна. Гэхдээ минь сэтгүүлч нар ч гэсэн хоёр талдаа хоёр орны харилцаа
Хоёрдугаарт иргэдийн асуудал өөрөө бид нар бас зарим талаараа айлын хууль дүрмийг зөрчиж байгаа гэдгийг бас тооцож бодох хэрэгтэй. Бүх асуудал дээр хэвлээ одоо юу гэдэг нэг хүний асуудлаас болоод бүгдөө шуураад парламент тэр чигээр энэ асуудлыг одоо яриад яваад байх нь бас зөвхөмжтэй юугүй юу. Монгол Солонгосын найрамдлын бүлэг байдаг чин бүрэн гишүүн ахалдаг. Энэ бүлэг одоогор бол хуралдаагүй байна. Тэг хуралдаад мэдээлэл өгвөл манай яам бэлэн байгаа. Тийм статистик тоо мэдээллүүд гарсан тохиолдолд хийж авч байгаа арга хэмжээнүүд тэг бүгд Солонгос улсын засгийн газар гадаад харилцааны яам, хууль зүйн яам, энэ иргэдийн асуудал чи ер нь хууль зүйн яамны асуудал байдаг шүү дээ. Хоёр талдаа хоёулангийн одоо манайх гадаад иргэн харьяатын газар хариуцдаг, хууль зүйн яам хариуцдаг. Солонгост болохоор хууль зүйн яам нь болон тэр дотроо нөгөө immigration гэдэг яриад байгаа тийм ээ, иргэдийн асуудлыг хариуцдаг. Энэ байгууллагуудаас мэдээллийг нь аваад ингээд солилцоод ажиллаж байгаа. 511 иргэний одоо ногцны тийзний төлбөрийг ч юм уу нөхөж авах боломжтой. Бас нэлээх боломжгүй. Энэ өөрөө одоо манай иргэдийн өөрснийх нь алдаа гэж үзнэ. Айлын хууль дүрмийг мэдхгүй батсан. Хоёрдугаарт өөрөө одоо зорилгоо мэдчих хэвээр. Ямар ч хүн гадаадд явахдаа тухайн орны хууль дүрмийг мэдчих, хэлээр орохдоо зорилгоо мэдчих хэвээр гэж үзэж байгаа. Тэгээд хууль дүрмийнхэн дагуу тэрийг мэдхгүй байгаа учраас одоо энэ хүн зорилгоо мэдхгүй байгаа учраас оруулах боломжгүй. Манай хууль дүрм юм байна гэж. Тэгэхээр мэдээж айлын талд бол энэ хүмүүсийн зардлыг төлөх боломжгүй. Зүгээр иргэд маань өөрсдөө харин мэдээлэлтэй одоо үнэхээр тэндээс урьж байгаа, санаа өгж байгаа ах дүү байгаа бол эндээс явж байгаа иргэд хөдөө орон нутгаас иргэд их явж байна. Энэ хүмүүстэй мэдээллийн сайн өгж зөвлөж одоо ядаж очих гэж байгаа буудлынхаа хаягийг мэддэг, буцах хугацаагаа мэддэг, хизээ буцах гэж байгаа одоо билет авсан мөртлөө хугацаагаа мэдэхгүй байх тохиолдол байна. Анкетын дээр одоо энэ чинь нөгөө визэнд материал бүгдөөд өгч байгаа шүү дээ. Тэрэн дээр бичсэн юм ал мэдэхгүй байхлаар одоо тэр айл чинь тэр хүнийг одоо ойлгохгүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ингээд дүрмийн зөрчөөд байгаа учраас гомдол барагдуулна гэсэн ойлголт бол байхгүй. Өөрсдөө харин одоо илүү бид нар дотооддоо энэ мэдээллийг илүү хүмүүст хүргэж одоо энэ зорилгоо одоо олон сар яриад бараг 2-3 жил ярьж байгаа шүү дээ. Нөгөө очиод буцааж байгаа шалтгаан нэрс тодорхой. Зорилго нь тодорхойгүй байна л гэж. Тэгэхээр энэ дээрээ бид нар одоо иргэд маань явж байгаа тохиолдолд ах トゥ удаа найз нөхдөд бас сайн хэлмээр байна. Албан мэдээлэлүүд бол байн гарч байгаа. Одоо харилцааны яамны консулцгийн мэн сайтн дээр гарч байгаа. Тэр одоо виз урьдчилан төвүүд өөрсдөө хэлж байгаа. Тэр ихтэл бид нар одоо олон удаа энэ авиа компаниудыг ч гэсэн ингээд нөгөө онгоцонд ороход нэг цаас бүүлдэг, сануулаад хэлээд одоо ингээд хил дээр гайл дээр буухаараа таад манд одоо ингээд зорилгоос зөв хэлээр яриараа гэдэг мэдээллүүдийг өгдөг. Тэгээ харамсалтай нь одоо ингээд ийм нэг талаасаа бас жоохон хинэггүй гэх юм уу, нөгөө талаасаа бас ингээд зүгээр одоо визэл гарчвал яваад орчих болно гэж ойлгоод байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр тэр мэдээлжүүлэх илүү одоо тийм соёнгийн гэрлийн гэх юм уу, ийм ажлуудыг бас тал талаас л анхаарах хэрэгтэй. Бичлэгийн виз ашиглаж харалж байна гэдэг юм тохиолдлууд харж байна гэж шүү дээ. Визний нөгөө яг бас өөр байгаа. Бид нар бол цогцоор нь энэ асуудлыг Солонгосын талд тавьдаг. Бид нар сая их хурлын даргын урилгаар бүгд нар Солонгос улсын Сенатын даргаыг ирэхэд хүртэл тавьсан шүү дээ. Тэгэхээр бид нар юу хүсэж байгаа вэ гэхээр эмчилгээнд явж байгаа иргэдийг визгүй болгох. Асран хамгаалагчтай хамт энэ яаралтаач явах юм байна. Ер нь бол маш хүнд өвчтөн хүмүүс явж байгаа шүү дээ. Үнэхээр эмнэлгээ олоод ингээд очихоор болоод тохирцсон бол визгүй бол явуулаач. Хоёрдугаарт нь байнгын тогтмол зорчиж байгаа бизнес эрхэлж байгаа хүмүүс байна. Энэ хүмүүсийг визгүй болгооч. Ингээ эн чинь өөрөө визийн хөнгөлөлт гэсэн үг шүү дээ, тийм ээ. За иргэдтэй айл тавьж байгаа шаардлага та нар иргэдтэй одоо ингээд виз өгөөч гэж дандаа хүсдэг. Тэгээ виз өгөхөөр ингээ хил дээр очлоо буцлаа гэд ингээ заргалтаад байна. Тэр хүмүүстэй одоо мэдээлэл өгөөч гэд. Тэгэхээр бид нар иргэдийнхаа энэ хариуцлага өөрсдийнхөө юун дээр бас анхаарах өөрхий талаас хийх ажил дээр ч гэсэн анхаарах шаардлагатай. За энэ визийн хөнгөлтийг бол ганцхан Монгол улсад зориулсан хууль дүрм гэж байхгүй. Маш олон орноос тэнд очиж хүмүүс ажил хийдэг, зорчдог, аялдаг, жуулчилдаг, өвчин зовлонгоо үзүүлдэг, хаалганд ордог олон зориултын визтэй байдаг. Тэгэхээр манайхаа аялын визээр очиод ажил хийдэг, албан визээр очиод ажил хийдэг.
За тэгэхээр нөгөө визийн ангиллал нь зөрж гин тийм ээ. Урд нь ийм зөрчил гаргацсан. Урд нь очиод одоо хууль бусаар ажиллаж байгаад ирчээ дахиад визэнд ороод азар гараад ч юм уу очиод бас одоо өмнөх зөрчил нэгэд буцаагдж байгаа хүмүүс байна. Тэгээ энийг одоо бүгдийг бойлгээд ингээ хууль бус юм шаардаад байж бас айлс болохгүй. Тийм тэгэхээр энэ цөөхөн одоо ингээ эрхэнд нь халдж байгаа, эрхэн зөрчигдсөн. За ийм гомдлуудыг бид нар бол бүгдийг нь уламжлаад ярьж байгаа. Энийг одоо та нар болохгүй гэж дарна гэсэн ойлголт ерөөсөө байхгүй. Тэгэхээр айл ал талдаа л энэ яригдж байгаа. Тэгээд айлд ч гэсэн манай Монголын энэ тохиолдлууд кейс гэх юм уу да бас арай жоохон онцгой байгаа юм билээ. Одоо бусад орны иргэдээс. Гэхдээ манайхаас олон иргэд оршин суудаг, хууль бусаар ажилладаг орнууд бас байгаа.